За сайн байна уу? За сайн байцгаана уу? Бүр уулзъя гээд зориод байсан хүнтэйгээ уулзч таарад газ нэг юм ярьслах хийгээд авъя гэд бэлтлээ. За ямар хүчтэй хүнтэй уулзсан гэхээр за та бүхэн мэдэх бах бид нар 666 мангастайгаа нийлээд өөрсдөө ингээд хүний 1 сая төгрөг оруулаад 666 сая төгрөгөөр нэг хөрөнгө оруулалтын анхны хөрөнгө оруулалт гэж үгнэлээ. Тэнгүүрээ нэг юм жижиг цэгтэй болъё гэсэн ийм санаачлаа би 1 сарын 1-ний өдөр оруулсан. За тэр өдөртөө яг нэг 100-аад хүн дэмжээд одоо би хувийн дансаа ингээд тавьсан чинь хүмүүс 100 сая төгрөг хийгээд ороод ирсэн. За тэгэхээр би бас за энэ санал бол ер нь дэмжиж байгаа юм байна. Юхан зөв юм байна гэж бодоод жоохон бизнес презентац бэлдээд 2 хоногийн дараа оруулсан. За тэгсэн дахиад бас 100 гаруй хүн нэмэгдээд. Өө эн чинь бүр одоо ажил хэрэг болох нь үнэн боллоо гэдэг. Тэгээд яг зорж исэн газараа цуслангийн зам дээр яг бүх цуслангуудын хамгийн ихтэл дээр дөнгөж олон бодлоос хойшоо тий бүх цуслангуудын ихтэл дээр нэг юм өөрсдийн банксын одоо үр цэхээ байгуулъя. Цусланд гарч байгаа хүн болгон дайраад өнгөрдөг тийм мангасуудын бас заавал дайж өнгөрдөг юм гой цэг нэг гэж бодоод ирсэн. Тэндээ нэг цэхээ байгуулъя гэд хайж исэн. Нэг газар хайж олоод газар хөдөлж аваад тэр минь өөрөө бас нэг 8 нэрийн төлөвтэй дээрээ хүн амьдчтай доороос гаражтай ийм 3 давхар объект байсан. Тэрийг бас цех болгож тогтчуулаад ингээд цааш нь ингээд явъя гэд бас төлөвлөлт явж байгаа. За ягаад дайралтаад ингээд одоо нэг ярилцаад авъя гэж байсан бэ гэхээр энэ миний ярьсан санал хууль эрх зүйн зөв гэдгийг тодруулах гэсэн. Тэгэхээр би ягаад заавал энэ хүнээр та бүхэнд энийг тодруулах гэж байна гэхээр миний мэдхийн үүн би хөрөнгөний бирж дээр одоо юу гэдэг хөрөнгөний зах зээл сонирхож байгаа хүмүүс ерөөсөн сургалтууд байдаг тий. Одоо хөрөнгөний зах зээл гэж юу вэ? Хувь цааны зах зээл гэж юу вэ? Тий. Хөрөнгө оруулалт, хувьцаа эвдэн шиг юу вэ? Хаалттай компани гэж юу вэ? Бонд гэж юу вэ? Биржийн бус зах зээл юу гэсэн энэ сэдвүүдээр хөрөнгөний бирж дээр ийм сургалт явуулдаг. Тогтмол байгуулах хамт олонний хүсэл бэрж явдаг тий. За энэ нэг сургалтын дээр сууж байгаад таны хичээл дээр суугаад танилцж байсан. За тухайн үед бол та арилжаа эрхлэгчдийн холбооны гүйц захирал байсан. Хувьцааны зах зээл дээр брокер дийлерүүдийн компаниуд билүү? Хөрөнгөний биржтэй бүртгэлдэг. Тухайн үед чинь за хэдэн он билээ? Ковидын дөнгөж үед байлгүй дөнгөж даваад байлгүй. За миний хувьд бол хөрөнгөний зах зээл дээр нийт 15 жил ажиллаж байгаа. 15 жил ажилласан. За тэгээд ер нь бол 15 он хүртэл бол 10-аас 15 он хүртэл бол би үнцаасны компани буюу брокеринг компанид ажиллаж байсан. 15-аас 22 он хүртэл бол Монголын хөрөнгөний биржид ажиллаж байсан. Тэгээ 22 оноос бол яг арилжаа эрхчдийн холбоон дээр биржийн бус зах зээл хариуцсан дэд захирал гэдэг статустайгаар яг энэ үед ажиллаж байсан. Тийм ээ. Тэгэхээр тэр үедээ бол бас хөрөнгөний биржид тодорхой хэмжээний сургалтууд ингээ ороод явдаг. Ер нь бол би 15 оноос ахуулаад ер нь хувьцаа хөрөнгө оруулалт гэж юу юм, хөрөнгөний зах зээлийн хэрхэн ажилтгийг гэдэг талаар олон нийтийн сурвалжлагын ажлуудыг бол банк хөрөнгөний бирж дээр хийж ирсэн. Тэгээд яг биржээс гарсан ч гэсэн дараа нь бол арилжаа эрхтэй холбооны шугамаар яг нөгөө багшийнхаа сурагч багшийнхаа хуваар бол хөрөнгөний бирж дээр буцаж ирж сургалтууд одоо ингээд тогтмол хийж байсан. Яг зөв. Тэр үеэр л яг хоёлаа ингээд таарсан байна. Хамгийн анхны яг юу гэдэг хөрөнгөний зах зээлийн нарийн сайн ойлголтыг бол би таны хичээл дээрээс авсан. Биржийн бус зах зээлийн хариуцсан гүйц захирал ажиллаж байх үед юм байна. Нэг хоёрдугаар сүүлд манай салбар буюу одоо энэ хүнсний салбар дээр үндэсний үйлдвэрлэлийн одоо тэргуулт компани нэг газар шинэ компани IPO хийхэд та бас багт нь орж ажиллаж байгаа харагдсан. Тий. Тэгээд яг нөгөө арилжаа эрхчдийн холбоон дээр биржийн бус зах зээлүүдэртээ явж яагаад дараа нь бол яг энэ нөгөө манай одоо хуучин захирал санал тавиад нэг IPO хийя. Ер нь хөрөнгөний зах зээл дээр ажилладаг хүмүүсийн бүгднгийнх нь төсөл сонирхол байдаг. IPO хийж үзье, бонд гаргаж үзье гэдэг. Тэгэхээр яг тэр хүсэл эрмэлзлийнхээ хүрээнд бол яг тэр Novel Investment гэж компанид очиод тэгээ газар шим гэдэг компани IPO болоод тэр тань зохион байгуулад ингээд олон нийтээс 10 тэрбум төгрөг татан төлөвлөрөх ажлыг бол өдөртөн зохион байгуулад хийсэн байна. За би бас тэр хувьцаанд оролцсон. Би ер нь гарч байгаа бүх компани хувьцаанд багаар ч гэсэн оролцсон. Нөгөө анхны таны заасан хичээл дээр л одоо сурсан юм шүү дээ. Таавал тэгж хийгээд мартөө. Энэ компаниуд дээр тэрхүү үндэсний одоо өсөлтийнхөө үе дээр явж байна те. Дөнгөж энэ зах зээл Монголын зах зээл яг энэ өсөлтийнхөө үе дээр явж байна.
ирээдүйд цаашаа хэдэн зуун жил байна тий. Тэгэхээр өдөрт ингээд хаалттай байж байгаа компани нээлттэй болно гэдэг чинь цаашаа ингээд засаглалын үед ирүүлжээ зөв болоод үйл ажиллагаа нь өргөжлөөр ажил ажиллагаа нэмэгдээд энэ үзүүлэлт бол ганц 2 сараар үлдэхгүй. Энэ бол 2-оос 3 жил. Ялангуяа үйлдвэрлэлийн салбарууд бол үйлдвэрлэлээ байгуул. Одоо газар шимийн хувьд бол яг л тэгж байна л да. Шинэ үйлдвэр оруулж ирж байна. Шинэ ногооны зойр барьж байна. Тэрний чинь одоо барилгын үйл ажлууд явагдлаа. Араас нөгөө нэг бүтээгдэхүүнүүдэд байршуулна, үйлдвэр гарна тий. Одоо бол өмнөх гарч ирсэн үеэс борлуулалтын хэмжээ, цэвэр ашигын хэмжээ 2 дахин өссөн явж байгаа. Тэгэхээр бол энэ маань бол бодит үр дүн одоо гарч ирсэн. Тэр үед IPO өнөөдөр IPO хийсэн бол илүү дабл үнэтэй байгаа шүү дээ. Тийм мэдээж бол үнэлгээ өсөлтөнд явж байгаа. Одоо бол нөгөө анх авсан хүмүүсийн хувьцааны үнэлгээ үнц нь бол харьцангуй өндөр болсон л явж байгаа. За тэгэхээр би таныг одоо үеийн хөрөнгө оруулалтын зах зээл хувьцаа бондын одоо үеийн зах зээл дээр ариун туршлагатай сургагч багш мэдээлэл өгч ирсэн хүнийхээ хувьд одоо юу гэдэг дээрээс манай махан дуртай мангас групп байдаг. Яг одоо адилхан хоолны сонирхолтой туршилттай хобби нэгтэй учраас бас ярилцууд илүү ойлгомжтой болгож утсан. Дээрээс нь одоо юу гэдэг би чинь ингээд 666 хүнийг ингээд урайлан дуудаад тэнгээс 1 сая төгрөг авчдаг тий. Энд чинь ингээд хөндлөнгөөс зарим одоо энэ салбарыг мэдэхгүй хүнд бол болж байгаа мó болохгүй байгаа мó. Энд чинь нөгөө нэг актер coin л өөрөө daarаас явж байгаа бас нөгөө нэг ээлжид нэгэн coin юм биш үстэй тий. Дээрэс нь би өөрөө энийг одоо хэрхэн яаж тэр хүмүүст хувилзын баталгаатай байлгахгүй тий. Яг ингээд нарийн өөрөө өмнө чинь би яг өөр орон нутгийн компани нээлттэй хаалттай компани байж байгаад нээлт одоо хязгаарлалт хариуцлагатай компани байж байгаад хаалттай компани болох ажилт нь бол яг багт нь орж ажиллаж байсан. Тэгтээ анхнаасаа хаалттай компани байгуулж үзээгүй. Дээрээс нь ингээд нийт мөрчлөгийн хөрөнгө оруулалтад одоо юу гэдэг төчин өмнө нь бол үйл ажиллагаа явуулж байсан компани одоо юу гэдэг хуулийн шалгалтаараа орж байгаа. Хөнгөлөгийн хуулийн аудитаа хийлгээд. За юугаар ороод аудитаараа ороод тий өнгөрсөн 10 20 жилийнхэн санхүүгийн тайлан байгаа учраас тэрийгэ үзүүлээд. Тэгээ бүх юм ингээд хуулийн дагуу явж байгаад одоо хаалттай компани болж өөрж байгаа шүү дээ. Хөрөнгө оруулалтад татаад. За бидний кейсэн дээр цоошин гараанаас буюу компаниач байгуулаагүй байх та. За би нэг ийм компани байгуулъя. Ерөнхийдөө олон улсын ийм жишээ зөндөө байгаа гэдэг. Дэлхийд нэг номер ордог махны компани яг энэ загвартай байхгүй. Яг энэ загвартай. Маш сонир. Тэрийг яг хинэж байгуулсан гэж ерөөсөө малчд фермерүүд. Фермерүүд өөрөөсөө компани байгуулад тэгээд өөрөөсөө хувьцааг эзэмшээд одоо Европод номер 1 борлуулдаг компани, махны компани. Тэгээд танай компани босс бол хийм бэхэр энэ малчд байгаа штэ гэж байгаа. Тийм. Америкт миний сайн мэддэг компани Polarido Naturals гэдэг жуусны компани байдаг. Тэр компани эзлүүд ингэж нөгөө оранж жуус тариалагчсан боссууд нь нийлээд нэг том дундаа жуусны үйлдвэр байгуулсан. Одоо Америкт оранж жуусны номер 1 брэнд Polarido Naturals гэдэг. За Европт бас нэг гоё жишээ байгаа. Шар хариг пявны ноход гэдэг. Тийм нэртэй. Пявны нохоо нь одоо жишээ бид нар махан дуртай мангасууд гэдэг тэгтэй адилхан өөрсдөө тийм пявны дуртай нохоонууд гэдэг нэгтүүд байхгүй юу? Тэд нар өөрсдөө пявны үйлдвэртэй болцгоё. Ингээд гэртээ ингээд пяв хийдэг нөхөр байсан 2 нөхөр. Тэгээд гэртээ пяв найруулаад найс нөхдөд амцуулаад нөгөөд нь гой шарын өрөөг нь яасан гоё юм те. Ер нь юм мас үйлдвэрийн лаастаа шилтэй пявнаас илүү гэртээ найсан пяв чи амар гоё юм биш тэгээд 2 нөхрийг бас хөргөөд нөгөө хоёр нь тэгвэл хэдүүлээ хамт үйлдвэр болдё гээд. Тэр нь одоо баг 150 хэдэн сая доллар тухайн үедээ босоод одоо дэлхийн баг юм хамтаа нийлж одоо гараанаас гаргадаг бизнесийн рекорд хийсэн шүү дээ. Ийм залууч. Өөрөө пявн дотор хүмүүсийн л хамт тусгасан бизнес. Одоо юу гэдэг Unicorn болсон одоо тэр бумын үнэлгээд авсан компани гэж байгаа шүү дээ. Гадаадад юм шиг байна. За Монгол тэгэхээр энийг одоо юу гэдэг би 1 сарын 1-ний өглөө лайв хийгээд ярьсан. За бид нар ингээд Бахан дуртай мангас групп маань 200 гаруй гишүүнтэй тий. За худалдаа нь ингээд мангас гэдэг брэнд маань байна. За би одоо юу гэдэг ресторан хийгээд явж болж байна. Гэхдээ энэ нэг одоо юу гэдэг нэг юм машаа гэдэг хүний бизнес юм шиг болох гэдэг тий. Яг энэ бүгдийн чинь төвд нэг юм яг юм цэхэн төвн байж ээж тэр нэг цэг баг бүтээгдэхүүн үйлдвэрлэл явуулж ингээд бас бизнесийгээ хэлээд эн чинь нэг юм олон хүний хүчээр ингээд зах зээл дээр тэтгэдэг үгүй ингээд махан дуртай мангас 200 гаруй мянган хүн байгаа юм чинь. Энэ олон нийл чадвар бид нар зах зээл дээр маш амжилттай байх багталтай. Дээрээс нь хүчтэй тоглож орох боломж байна тий. Дээрээс нь махын салбарт бид нар мангас брэндээр танигдчихлаа. Энийг одоо ингээд үйлдвэрлэлээр түшрээ бүтээгдэхүүн хийх зах зээлд гаргавал
бидний зах зээл дээр амжилт олж болох юм биш үү гэсэн санааг нэг сарын нэгэнд ярьсан. Ингээл ерөөсөө араасаа ингээл ажил унтраал нэг хоолой хүний чинь мөнгө нь орж ирээд би чинь сандар хүү ий чинь ингээд болчтой юм байна гээл. За ямарсан бушуухан нөө нэг юм үүдүүд хөрөнгө худалдаж авахын тулд чинь би хувийнхын нэр дээр худалдаж авч болохгүй. Тэр чинь миний хүн биш манай хөрөнгө оруулалтын мөнгө шүү. Тэгэхээр ямарсан би нэг хязгаарлалтын тавилттай компани болоход авчигээд Мангас Артисан хаус гэдэг компани байгуулсан ба. Одоохондоо би гав ганцаар эзэмшиж байна. Одоо болмооргүй л юм тий. За бүтцийн үед зорилгын үед энэхээ 30%-ийг энэ компанийхаа нөгөө нэг хамтран одоо энэ хөрөнгө оруулсан 666 хонд ойрлж өгөх гэсэн. Хоёрдугаар шатн дээр стратеги хөрөнгө оруулж аваад үйлдвэрээ барих гэсэн. Одоохондоо анхны 666 хөрөнгө оруулалтаар зөвхөн цех байгуулах нь шүү дээ. Одоо объект аваад цехээ байгуулчих. Хоёрдугаар одоо үед 30% стратеги хөрөнгө оруулалт оруулж ирээд үйлдвэртэй болох гэсэн. Тэгээд одоо үед боломж ивэл IPO хийгээд нээлттэй компани болох ийм одоо хүсэл мөрөөдөлтэй байна. Тэгвэл энэ замнал руу явхад миний явж байгаа одоо энэ замнал зөв энэ хууль эрх зүйн зөв байна уу нэг хоёрдугаарт одоо би энийг ганцаар эзэмшиж байна. Яг өнөөдрийн байдлаар та хоёрын ингээ юм ярьж байхад хугацаанд 300 дахь хүн хөрөнгө оруулалт ороод ирсэн байна. Ажид энэ 660 мянга 50% гүйцэтсэн байна шүү дээ. Тэгэхээр энэ 660 хүнийг би одоохондоо би нэг юм чинь тэр лугаа ямар зөв процессор одоо хуулийн дагуу хувьцааг өөрт нь эзэмшүүлээд одоо нэг хүн болон нэг 1072 хувьцаатай шүү дээ 5 талхаа. Тэр чинь нэг юм Монголыг орж морыг харангууд нэг миний хувьцаа тэдэн шиг харагдаж шүү дээ. Тэр шиг тийм харагддаг албан ёсны тэр хувьцаа эзэмшүүлж болж харагдуулах те ямар боломж вэ гэж байгаа. Маш амархан. Одоо энэ бол Монгол улсын хууль эрх зүйн орчин зохицуулагдсан зүйл. За. Компани тухай хуульд бол компани төрөл бол хязгаарлалт хариуцлагатай компани, хувьцаат компани гэсэн хоёр хэлбэртэй байна. За, тий. За, хувьцаат компани маань дотроо дахиад хоёр хэлбэртэй. За. Нээлттэй хувьцаат компани буюу арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй буюу одоо нэг хөрөнгөний биржид бүртгэлтэй ийм одоо компанийг нээлттэй хувьцаат компани гэж. Нөгөөх нь яг үгээр хаалттай хувьцаат компани буюу үнцаасны төвлөрсөн хадгаламжийн төвд бүртгэлтэй ийм одоо компанийг бол хаалттай хувьцаат компани гэж. Үнцаасны төвлөрсөн хадгаламжийн төвөө. Тий. Энэ бол одоо 100% одоо төрийн өмчөд ийм компани байна. Одоо чинь хүмүүсийн хувьцааг яг одоо бүртгэсэн компани. Бүгднийг одоо Монгол улс хөрөнгөний бүртгэлийн газар яг адил үнцаасны бүртгэлийн хадгаламжийн байгууллага. Хувьцааг бүртгэдэг газар гэсэн үг шүү. Төвлөрсөн хадгаламжийн байгууллага. Тэгэхээр Монгол улсын бүх иргэдээ одоо 3 сая 400 мянган иргэн бүгдээрээ Эрдэнэс томлох хувьцаатай байна тий. Тэгэхээр энэ хувьцаанууд бүгдээрээ тэр байгууллагад бүртгэлтэй хадгалж төвлөрсөн хадгаламжийн төв гэж. За за. Тэгээ иргэд чи очиод нөгөө 1200 хувьцаа байна уу байхгүй юу, дээр үеийн цэнхэр талбараар авсан хувьцаа байна уу байхгүй юу гэдэг юмнуудаа энэ үнцаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр шүлгэж байгаа шүү дээ. Тий. Тэгээ тэндээсээ бол аль брокерийн компани дээр данстай тэр дансаараа нөгөө хуулгаа хаваад би тэр компанид хувьцаатай гэдэг нь ингээд байж байгаа. Тэгэхээр хаалттай хувьцаат компани маань яг энэ үнцаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр бүртгүүлээд тэнд хувьцаагаа хадгалаад хувьцаа эзэмшигчдээ бүртгүүлээд нэр дээр нь хувьцаануудыг байршуулах. Ийм л ажиллагаа явагдана гэсэн. Одоо энэ 666 маань хүний 1 сая төгрөг өгсөн. Тэр хуулга надад байж байна. Тэр хуулгаа би одоо баригч очоод шивэх юм уу? Одоо ингэж ямар процессор энийг эхний ээлжинд хоёлаа яг үхээр одоо би ч гэсэн бас одоо 666 гэснийг болоод явж байгаа тий. За тий. Тэгэхээр бол хоёлаа одоо энэ таны яаж энэ тий албан ёсоор яг үнэ. Одоо би одоо албан ёсоор болмоор нь штэ. Тий. Багш сая төгрөг. Тий. Тэгээд өгцөн байна. Мөнгө өгцөн байдаг гэтэл одоо миний нэр дээр ямар ч баталгаа байхгүй гэдэг тий. Одоо маш олон хүн надад тийж асууж байгаа. Компани ч одоо машаад 100% байгаад байдаг тий. Нөгөө хөрөнгө чинь компани дээр байгаад байдаг тий. Компани дээр байгаад байгаа. Миний юм шиг байна. Тий. Одоо ганцхан хүний эзэм гэтэл бид нар хөрөнгө оруулагч нар байна. Тэгэхээр яг үү гэхээр одоо хоёлаа компаниас албан бич гаргана. За холбогдох одоо өсөлтийг гаргана. Одоо үнцаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр өсөлт өгнө. За одоо тэгээд тэн дээрээ бид нар компаниг хэрчилгээ, дүүрмийн хөлбөр одоо ингээд холбогдох бичиг баримтуудыг өгнө. Өсөлттэй нэмэх бичиг баримт өгөх юм байна. За. Дахиад нэг юм байгаа. Тэрний юу гэхээр төлөөлөн удирдах зөвлөл байх хэрэгтэй. За. Хаалттай хувьцаат компани гэдэг маань өөрөө биржээр дамжуулж олон нийтэд нээлттэй арилжаалахгүй ч гэсэн өөрөө тэндээ төлөөлөн удирдах зөвлөлтөй хувьцаа эзэмшигчдийн хуралтай, ноогдол ашигт тараах дүрм журамтай. Ер нь бол яг олон нийтэд сурчлан арилжаалахгүй ч гэсэн хаалттай хүрээнд хувьцаа эзэмшигч нарыг бүртгэж гэрээгээр одоо нөгөө хувьцаа өгч байгаа учраас ер нь нээлттэй хувьцаат компани адил хурлын ноогдол ашиг тараа тэгээд төлөөлөн удирдах зөвлөлтөй байна.
Тэгэхээр хоёулаа одоо төлөөлөл удирдах зөвлөлийнхаа дүрм журмыг за тэгээд тэн дээрээсээ төлөөлөн удирдах зөвлөлд нөгөө 666 мангасаас одоо оруулж ирэх юм шүү. Хичнээн оруулах бай. Тууз ч одоо нэг тууз бол доотлол нь 5 доотлол нь 5 дээш 7 9 байж болж байгаа юм тий. За 5 юм уу? Тэгэхээр мэрэгжил уур чадвар бусад зүйлээр компани цаашдын хөгжил үнэтэй хувь нэмэр оруулах хүмүүсээ тэр төлөөлөн удирдах зөвлөлдөө оруулна. Мангасууд маань тэр болгон нөгөө нэг юу яагаад байхгүй шүү дээ. Үйл ажиллагаанд оролцоод байхгүй. Тий. Утас эзэмших урлаараа л. Гэхдээ бидрийг байхгүйд компанийг хянаж, удирдах, зохицуулаа гэдэг үүргийг нь бол төлөөний удирдах зөвлөлд өгч чинь. Тэгэхээр хувьцаа эзэмшигчдээсээ хин хэнийг сонгох вэ? Одоо тэн чинь сонгуул чөлөө сонгуул болно шүү дээ. Одоо 666-ны 5-ыг сонгох нь шүү дээ. 5-ын юм уу, 7-гийн юм уу? Би ороод 5 үстэй. Одоо тэгэл 5. Би ороод 5 тий. Ер нь бол сонголт нь бол юу байж болох юм? Заавал 5 гэхгүй. Доотлон 5 тий. Дээшээ 7 маань 8 гэж явчих шул. Эхний ээлжинд бол хэдүүлээ яг нөгөө 5-аараа байжгаад дараагийн алхам бол бид нар нөгөө стратегийн хөрөнгө оруулагч орж ирж шүү дээ. Тэндээсээ бол эндээс мэдээж төлөвлөлтөд дах зүйл нэмнэ. Ингээд 7 юм уу? 7 болох юм байна. Тэгээ явж ягаад магадгүй дараагийн алхам бол нээлттэй хувьцаа компани болоод явах юм бол энэ дээр их болоод тий. Гих мэтлээ ингээд явна. 666 мангасаас сонгох хэрэг нээлттэй. Тэгээд тэндээсээ мэрэгжил ур чадвараар нь шалгаруулад хэдүүлээ сонгуулийн үр дүнд бол шалгаруулад явна гэсэн үг. Одоо би группт орсон байгаа. Одоо манайх ингээд 1 сая төгрөг хийсэн хүмүүс над руу хуулгай явуулангууд би тэрний хаалттай группт ороод яваад байна. Тэгэхээр би групп дотроо зар тавиад туус дор сонирхолтой хүн байна уу? Сонгон шалгаруулалт нэрээ дэвшүүлэх хүн байна уу гэж асуух нь шүү дээ. Эсвэл тэр чинь одоо юу гэдэг оруулсан мөнгөнд үгнгийн хэмжээгээр туус авдаг юм шүү. За одоо юу гэдэг нэг за зарим сая төгрөг хийсэн байна. Гэхдээ тэр хүн чинь заавал туцд орё гэсэн сонирхол байхгүй ч болно шүү дээ. Мөнгөнд хамаагүй мүү? Мөнгөнд хамаагүй. Гол нь хинч боломжтой. Яг үнэ. Одоо би нэг багтаар орсон байсан ч гэсэн би одоо компанид ийм хөв нэмэр оруулж би эдийн засгч хүн. Компанид ийм хөв нэмэр оруулж чадах нэ. Би хоол зүйч хүн. Тэгээд ийм байдлаар ингээд тузд ороод бизнес төлгөө батлаад ингээд хөв нэмрээ оруулаад явах гэсэн ийм хүсэл эрмэлзэлтэй хинч байсан нэрээ дэвшүүлээд орж ирж болно. Олон багцтай хүн яах вэ гэхээр нөгөө сонголтонд нөлөөтэй. За. Тэр нөхөр бол нэг хүн 1 саналын хэрэгтэй байгаа шүү дээ. Одоо чинь 1 сая төгрөгөөр 1 сая төгрөгтэй бол 10 саяар орсон байх бол би 10 хэрэгтэй байх нь шүү дээ. Тэгээ би машийг сонгоё эсвэл өөрийгөө сонгоё гэх юм бол би 10 хэрэгтэй буюу арай давуу байх гэдэг нь тийм бас гэх юм ичлэн одоо тодор ордог юм шүү. Тэр бол шудраг орсны зарчим баггүй тий. Би одоо их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бол тэр хөрөнгө оруулалтаа хамгаалахын төлөө тузад ороод хяналтаа тавиад удирдан зохион байгуулалтанд оролцоод явна. Өөрийнхөө үнийг бас бас тэгж байна. Өмнөөс нь гараад яг үнэ. Энэ одоо ингээд явнаа гэж байдлаар ингээд оруулж байна. За окей, тузаа байгуулчлаа. Тий. За одоо тузаа байгуулчаад одоо боллоо. Одоо чинь өсөлтөд чинь манай компанийг одоо хаалттай компани болгож бүртгэж өгнө. Яг үнэ. Доорх 666 хүн нь манай компани хувьцаа эзэмшигч мөн болно. Тэгээ тэрийг бол хоёлаа ингээд жагсаалтаар гаргаж өгч шүү дээ. За. Тэгээд компанийнхаа одоогийн гэрчлэгээ дүрм журам бүх юмыг авчиргаад тэгээд туузынхаа байгуулсан туузынхаа хурлын шийдвэр тогтоол тэгээд нөгөө туузын гишүүдийн мэдээлэл тэгээд ажиллах журамтайгаа ингээд одоо цаасны төлөвлөсөн хадгаламжийн төв даатгах нь шүү дээ. За одоо эндээс хадгаламжийн төв энэ компанийг бүртгэх эсгээ шийдвэр нь гаргана. Одоо шинэ та 1 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн баг шүү дээ. Та тэр чинь хуцаа кандас судалж авч байгаа хүн гэх юм уу? Хөрөнгө оруулж байгаа хүн гэх юм уу? Эхний ээлжинд бол одоо бид нар бол гэрээгүй яваад байна тийм. Тэгэхээр одоо бол тодорхой хэмжээний гэрээнүүд одоо байгуулагдана гэсэн үг. Тэгэхээр өмнө цааснаа төлөвлөсөн алхамжинд заавал гэрээтэй өгөх ёстой юу? За эхний ээлжинд бол бид нар жагсаалтаар явчихна. Цаашдаа бол одоо хүн нэмэгдээд явах тусам бол гэрээнүүдээ бид нар одоо за энэ хүн ийм гэрээтэй ингэж орж иж байгаа гэдэг юмнуудыг орж ирнэ. Одоо би нөхөд 200 хэдэн хүн байгаа шүү дээ тий. Тэр хүмүүстээ би бас гэрээ байгуулна гэсэн үг. Тэр гэрээ бол бидний компанид л үүдхолхоос ш хадгаламжийн төврөө үн цаас хадгаламжийн төврөө очихгүй байх нь шүү дээ. За эхний ээлжинд бол очихгүй дараагийн одоо бүртгүүлснээс хойш нэмэгдэж байгаа хүмүүсээ бол бид нар гэрээтэйгээ авч очиод ийм одоо дансны хуулгатай авч очиод за одоо ийм хүмүүс одоо ийм худалдаа авч очиж байгаа. Одоо жишээ нь 30 төгрөг гадаадаа суугаа байхгүй юу? Одоо Солонгост юу гэдэг Европт ч юм уу тий. Тэр хүмүүс чинь одоо ингээд бид нар одоо их 7 хоногт ч юм уу энэ их сард ч юм уу өдөр тоглоод гэрээгээ байгуул яг иж амжихгүй. Тэгэхээр тэр хүмүүсийн хувьцаа надад байж гин гэсэн үг. Тэр хүмүүс 3 сарын дараа ч юм уу энэ зуны амралтаар нэг Монголд ирнэ дээ. Тэгт надад гэрээгээ байгуулна. Тэгэхэд алидийн нөгөө нэг би
Үнцаас материалаа өгсөн байна. Анхныгаа 200 төгрөгийн нэрсээ өгсөн байгаа шүү. Тэгэхээр 100 хурж ирээд надтай нөгөө нэг нөхөж гэрээ байгуулад гэрээг хуулгатайгаар нөх юм байна тий. авч өгөөд хүмүүсийн нэмээд бүртгүүлж гэсэн. Хүмүүсийн нэмээд бүртгүүлж. Тэгэхээр манай гадаад байгаа хүмүүс LED манай юунд ороод ирсэн, хаалтаг өргөд ороод ирсэн, 1 сая төгрөгөөр шилжүүлээд ороод ирсэн хүмүүс маань сайн зовлтгүй байх юм байна. Та бүгдийн гэрээг надтай нөхөж хийгдээд ирсэн даруйд чинь би нөхөж хийгээд тэр гэрээгээ унцаас найралжийн төгрөг явуулаад гэрээгээ алтан бичиг бус тэмтэйгээ унцаас найралжийн төгрөг хадгаламжийн төв. Унцаас найралжийн төгрөг явуулаад тэний хувьцааг аль биесээр ол тэр бүтгэгчнээ нөхөж бүртгэх юм байна. Тий. Одоо тэгэнгүүт чинь үгсэлд гаргаад унцаасны төвлөр задлахламжийн төв бүртгэх хэсэг шийдвэрээ гаргаад тэгээд санхүүгийн зохицуулах хороо руу мэдээлэл явуулдаг. Хадгаламжийн төгрөг юу өгсөхийн дараа. Гүг. Одоо эндээс чинь хадгаламжийн төвөөсөө мэдээллүүд чинь санхүүгийн зохицуулах хороо руу явчихна. Тэгээд тэндээсээ хорооноос бол эцсийн зөвшөөрлийг болгож. За тэгэхээр бол хороо бүртгэхэд зөвшөөрөл олгосны дараа бол хэдүүлээ яг нөгөө одоо өнөөдрийн хөрөнгө оруулсан хүмүүсийн маань нэр дээр дансан дээр нь хувьцаанууд нь байршиж явчихна. Одоо дараад нь нөгөө 1072 хавуулгыг аваад гараад ирэхэд чинь доотлолт нь за артизан хаусын тэдний шиг хувьцаа гээ гараад ирнэ гэсэн. За окей. Тэгэхээр тэрийг бол дараад нь би ийм Монголиагаас ч гэсэн шүүгээ харчиж болно гэсэн. Яг гоё. Тий. Тэгэхээр санхүүгийн зохицуулах хороо хүртэлтэй бүртгээд ийм Монголиад харагддаг болох хүртэлх хугацаа дунджаар хэдийн хугацаанд би ээж амждаг. Энэ бол ер нь бол харьцангуй гайгүй. Тий. Одоо чинь төрийн одоо бол хэдүүлээ тузаа байгууд нь тузаасаа холбогдох дүрм журм юмнуудаа ингээд шийдээ явчихна. Тэгээд материал бүрэн байх юм бол унцаасны төлөв заадгаламжийн төв санхүүгийн зохицуулах хороон дээр бол ер нь маш хурдан. Сарын дотор бол асуудал шийдэгдэж явчихна гэсэн үг. Тэгвэл өнөөдрөөс хэдүүлээ материалаар энэ амжих уу? Чөлөөтэй. Би магадгүй сар хагасны дотор л энэ асуудал шийдэгдэж явчих. Бүрэн боломжтой гэж харж байгаа. Би одоо бас нэг одоо хувьцаагаа бушуухан баталгаажуулаад авчмаар байна шүү дээ тий. Бас яг олон жил энэ салбарт ажилласан учраас таны хувьд бол ингээд энэ хугацаанууд нь дотор харагдаад байгаа. Би яг энийг өөрөө бүртгүүлж авч үзээгүй учраас дээрээс нь ийм богино хугацаанд бүртгэдэг гэдгийг мэдэхгүй байгаа юм л да. Энэ маань бол нээлттэй хувьцаат компани шиг. Хүний бичиг баримтыг хэд чинь шалган барина гэдэг маш удаан хугацаа болж ийн гэд яаж магадгүй гэж бас айгаад хэдэн сарыг болохоо гэж яриад байгаа байхгүй. Ер нь бол гайгүй. Тий. За манай санхүүгийн зохицуулалтын хорооныхан бас гайгүй нэг бүртгээд аваад ингээд процесс нь ингээд явдаг бол амар байна. Би бол одоо ийм хамгийн урттай 3 сар, наана 1 сар, 1-ээс 3 сарын хугацаанд манайхны одоо хувьцааг ийм Монголиод харагддаг болтол. Нэг одоо энэ маань бол яг нөгөө нээлттэй хувьцаат компани шиг хөрөнгөний мэржээр дамжуул олон нийтэд чөлөөтэй арилжаал гэж ийм хувьцаа одоо биш байхгүй юу? Тийм учраас хаалттай компани хувьцаа учраас энэ дээр бол нөгөө олон нийтийг хамарсан эрсдэл үүсэх гэдэг юм бол харьцангуй гайгүй. Тийм учраас санхүүгийн зохицуулах хороо бол энэ дээр харьцангуй хурдтай холбогдох зөвшөөрлүүдийг олгодог гэсэн. Энэ компани одоо юу гэдэг энэ хүмүүс 30% эзэмшчихлээ. За би одоо юу гэдэг стратеги хөнгө орж ирсэлт нэг 70% дээр байх нь л да. Тэгэхээр би өөрөө дур мэдээд одоо ингээд компанийн дээр худалдаа авсан өмч хөрөнгийг зарж борлуулах хэрэгтэй юу? Одоо чинь тийм их худалдан борлуулаад энд байцантай бол алга болох юм боломж байгаа юу? За одоо бас яг нөгөө хуулийн асуудал орж ирнэ. Тэгэхээр яг хөө гэхээр одоо төлөөлөл удирдах зөвлөл бол гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулж ажиллана. Гэрээ байгуулахдаа ямар хэмжээний эрх өгөх вэ гэдгээ шийднэ гэсэн үг байхгүй юу? Одоо манай 6 нөхөр маашаа 600 дотроос 5 хүн гарч ирж штэ. Натны гэрээ байгуулна штэ. Зөв. Тэгэхээр одоо нөхөр маашаа ямар хэмжээний эрх өгөх вэ? Компани хөрөнгийг тэр чигээр нь зарах эрх байна уу байхгүй юу гэдгийг нөхдүүд тогтоогод өгч гэсэн үг. Маашаа дангаараа компани хөрөнгийг барьцаалан зээлдүүлэх хэрэггүй. Бодлон борлуулах хэрэггүй гэж тавьж өгч штэ. Тийм шаардлага гарвал заавал тууцаар батлуулна. Яг үнэ. Эсвэл 666 мангасуудаас бүгднгээс нь асууж ээж хувьцаа эзэмшигчдээс асууж шийднэ. Тэрийг бол хэдүүлээ нөгөө хаалт хувьцаат компанийнхаа дөрмээр шийдэж явчихна. За. Ийм хэмжээний асуудлыг ингэж яа гэдэг асуудал тавигдана гэсэн. Тэр их чухал. Би яг энийг өөрөө тайлбарлах ч гэсэн бас хүмүүс заавал хэлэх гэдэг юм байлээ. Явж ингээд чамд ингээд хамаг их мэдлээ. Чив ингээд ганцаараа алгуулчул яах юм бэ тий. Тэгээд Монгол зөндөөл нөгөө бэлтгэсэн мөрөнгөөс ахуулаад одоо юу гэдэг лөө зөндөө юм байна шүү дээ. Тий. Тэгэхээр тэр шиг юм болвол яг хүмүүс айж. Тэгэхээр би энэ одоо юу гэдэг
та бүгдийн олцоогүйгээр томоохон шийдвэр гаргаж чадахгүй шүү гэж хөрөнгөтэй ойлготой дайлангатай. Тэрнээс нэг үйлдвэрлээд зарах ажлаа би өөрөө хийгээд байна. Маркетинг энэ төр борлуулалтаа бол асуудалгүй явж байна тий. За нэг шин бүтээгдэхүүн энийг хийгээд үзье. За тгийгээ би шийдвэр тэр бол тий. Тэрнээс энэ объект тий ингэн тэгнэ гээд зовшуулах юм бол хийж чадахгүй байх нь шүү. Компани өмчмөрийг захиран зарцуулах асуудлыг бол төлөө нөгөөдөр дах зөвлөөр шийднэ гэж явчихна шүү дээ. Шийдэх нэ шүү гэж. За окей. Нэг за аюу их ирдэг асуулт. За. Чам сайт дээр өгөөд тэгээд юу яах юм уу? Ашиг эзээ авах юм бэ? За. Сар болгон авах юм уу? Одоо coin moin ч юм уу ийм юмнууд ингээд сурчлаад хүмүүс нэг юм буруу мэдээлэл өгч юм уу яа тий. Бараг сар болгон их өндөр өгөөж амлаа. 50 бараг сар болгон сая төгрөг. Тий. Аваад юм уу яа тий. Тэгэхээр энийг одоо яг хууль эрхцэн хувьд яг хуулийн дагуу ажиллахад бид нар яг юу гэж хариулж явах хэрэгтэй юм бэ? Ер нь бол одоо ийм байгаа. Компани гэдэг юм чинь өдрөл тутам тайлангаа гаргаад явна. Жилийн эцэст нэгдсэн тайлангаа гарлаа, аудит орлоо. Энэ жил бид нар ашигтай ажиллана, ашиггүй ажиллана уу? Тий. Энэ дээр сая эцэст нь бид нар үр ашигын талаар ярих байхгүй юу? Аудит орсны дараа буюу? Тий. Хөндлөнгийн хяналт орсны дараа. Ялангуяа одоо бид нар одоо олон хүмүүсээс хөрөнгө оруулалт татсан байна. Хаалттай ч гэсэн хувьцаат компани хэлбэрээр явж байгаа учраас бид нар энэ дээр санхүүгийн тайлан дээр заавал аудит оруулна. Тэгэхээр оруулаад энэ тайлангаа төлөөлөн удирдах зөвлөлтөд танилцуулна. Төлөөлөл удирдах зөвлөл маань ийм хэмжээний ашигтай ажилласан юм бол одоо энэ жил хэдүүлээ ингэя гэсэн шийдвэрээ гаргана. Одоо тэр аудитын үүрэг бол ийм шүү дээ. Одоо чинь машинууд зөх машины хөргөл гүйцэх захирлгээд өөртөө одоо юу гэдэг бензиний мөнгө яг үнэ одоо ингээд өөртөө шагналал урамшуул олгох. Энэ гүйлгээнүүд чи ямар баримтаар яаж гарсан байна вэ те? Гадагшаа очишоо томилтоор явцсан те. 5 утаас очиж буудсан. Юулээ? Нэгдүгээр галасын онгоцоор гарцсан явцсан бууцсан гэх тийм юм байна уу байхгүй шалгаж гаргаж иж байгаа асуудал. Тэгээд яг хөндлөнгийн байдлаар орж ирээд шалгаад төлөөлөн удирдах зөвлөлт танилцуулах нь шүү дээ. Тузынхан чи одоо орж ирээд за тайлантай нэг үргэлжлэн танилцаа. За хэдэн төгрөгийн юу зарцуулсан, хэдэн төгрөгийн ашигтай ажилласан. За энэ ашиг хэдүүлээ яах вэ гэдэг юм ярина. Магадгүй дараа жил бид нар цехийнхаа ашигаар харьцангуй өндөр одоо ашигтай ажилласан байх юм бол ашигаар нь нэмээд үйлдвэрлэлүү эсвэл шинэ тоног төхөөрөмж рүү хөрөнгө оруулалт хийж болно. Тэгэх юм бол хэдүүлээд ноогд ашиг гэдэг юм байхгүй. Тий. Магадгүй окей энэ жилдээ бол ингээд яачлаа бид нар нөгөө стратеги хөрөнгө оруулагчнаасаа хөрөнгө оруулалт татсан үйлдвэрлэл рүү ингээд явцсан. Одоо энэ мөнгө бол сул байна. Тэгэх юм бол бид нар энийг ноогд ашиг гэд тараа авчия. 600 жанцгуудынхаа тоогоор. Тий. Хуваа авчия гэсэн. Нэг хувьцаанд хэдэн одоо нөгөө ашгаа хувьцааны тоонд хуваах нь шүү дээ. Тэнгуүч нэг хувьцаанд хэдэн төгрөг ногдох нь гараад ирнэ. Надаа нэг хувьцаа авах юм бол би тэр 10 төгрөг авах нь байна. Хоёр хувьцаа авах юм бол 20 төгрөг авах нь гэж мэтлэн ингээд явдаг. Түүнээс биш сар болгон ноогд ашиг өгөн ч гэдэг юм уу. Эсвэл таны сая төгрөгийн чинь 30%-аас доошгүй хэмжээний өгөөж амлнаа ч гэдэг. Ийдэр бол понзи систем буюу энэ бол өөр тий. Ийм боломж бол байхгүй. Миний одоо яг чамд итгэж өгнөмшөд орж байгаа юм бол энэ бол маш одоо монголчуудын одоо брэнд болох үс хэмжээний үн зэнтэй бүтээгдэхүүн үйлчлэгээ явж байна. Энэ дээр би одоо яг ингээд ийм стартап байхад нь ороод цаашаа би нээлттэй компанич болт юм уу эсвэл ингээ өргөжинд хилээд одоо Монгол даяар магадгүй гадаадын орнд гэсэн гарах юм чинь одоо ийм брэнд байна гэж харж байгаа учраас алс ирээдүйн төлөө орж байна. Тэгэхээр өнөө маргаашийн тэр нөгөө тийм өгөөж ноогд ашиг машиг гэсэн зүйл би эндээс харахгүй. Аль болох маш аль хөрөнгө мөнгө олж л байвал үйл ажиллагаагаа өргөжүүл тэл салбар байгуул орон нутагт алуу маш ангимаар ингээл жихаад байна гэсэн үг. Тэгэх чинээгээрээ миний нөгөө нэг хувьцааны чи үнц нь улам өргөжөөд байх юм. Улам нэмэгдээд байх юм. Би одоо нэг юм зүсэм одоо белуутай байсан бол одоо нөгөө үйл ажиллагаа өргөчийн хоёр зүсэм боллоо сүүлдээ ингээд илүү үеийн ширээ шиг том хэмжээний бэлүү болохын төлөө би компани мэдээж зарим хүн одоо юу гэдэг жилийн дараа шууд 10 одоо ноогдлаашаа авъя гэж бас болно шүү дээ. Болно тий. За тэгэхээр тэг чи олонгоор шийдээ явчихна шүү дээ. Гүү. Тэр бол тэр хүний эрхийн асуудал. Одоо тэгэхээр яах вэ гэхээр нөгөө нөхөр чинь
Үнцаасны төлөрсөн хадгаламжийн төв дээр одоо өөрийнх нь нэр дээр бүртгэлтэй хувьцаа байна шүү дээ. Өөрийнх нь хөрөнгө. Тэр хөрөнгөө нөгөө нөхөр чинь магадгүй би өөр хүн зарж болно. За одоо ингээд энд хамтлагийн компани хувьцаага зарж болох юм болно. Дорж гээд нөхөр байна те. Нөгөө нөхөртөө чинь би гэрээ байгуулах нь шүү дээ. Гэрээ байгуулаад худалдуулаад авах гэрээ байгуулад мөнгө төгрөгөө солилцоод дахиад нөгөө гэрээ төлбөрийн баримтайгаа очиж үнцаасны төлбөрсөн хадгаламжийн төв дээр очиод үнцаасныхаа шилжүүлгийг хийчихнэ гэсэн. Энэ одоо ингээд би 1 сарын 31-нд ингээд манайх 666 болсон болоогүй би өөрөөсөө ямар ч хаалттай хувьцаах зарж байгаа энэ нөхцлөө хаахыг хүсэж байгаа. Нэгдүгээр хурдан дараагийн шат руу орох гэж. Хоёрдугаар манай одоо очсон байгаа 260 хүн зарим нь 1 сая төгрөгөөр орцсныхаа нэмэгдүүлээд байгаа байхгүй. Зарим нь 5 сая, 10 сая, 50 сая болгоё гэдэг хүмүүс бичээд байгаа. Тэр хүмүүс 666 болоогүй бол тэр дутуугийн ингэж аваад 666 юу гэдэг хувьцаа нэг сая хүн үзээгүй гэсэн хүн нэг үзээгээд энийг энэ нэгдүгээр левелийг хаач гэж байгаа. Тэгэнгүүт чинь одоо 200 за 300 за 400 ороод хааччлаа гэж бодъё. 666 сая хүргээд хааччлаа гэж бодъё. Тэгсэн чинь группээс гинт нэг хүн одоо юу гэдэг Facebook орохгүй жаа мэдээсээ хоцорсон. Авъя гэ. Би заавал орохгүй манай би чинь туслан дан дээр тэгээд өглөө болгоо нэггээр чинь гардаг гэсэн. Энд л би байх хэрэгтэй гэдэг авъя гэж хэлдэг. Би тэгэхээр заахгүй. Тэгэхээр манай нөө 400 хүнээс чинь за яг тэгвэл би зарчих гэж болох юм уу? Болно шүү дээ. Тэр үнд би сая 200 зарчих л та. Үнэхийн хин дотоох юм. Одоо хоёлаа л тохирно шүү дээ. Би зарахгүй шүү дээ. Тэгэхээр би Үгүй одоо чи авах гэдэг шүү дээ. Би авах байгаа хин нэг хүн. Авах байгаа хин нэг үү зарч байгаа нэг тэгээд хоорондоо тохирно шүү дээ. Гэхдээ ер нь бол халт хувьцат компаниудын үнэлгээ бол санхүүгийн тайлан болон бизнес үнэлгээгээрээ энэ тохируулгууд хийгдээ яваад идэг. Одоо өнөөдөр сая байлаа. Үйл ажиллагаа явагдаад эхэллээ. Одоо 100 болоод одоо борлуулалт морлууд өсөөд эхлэгээ. Одоо нөгөөд маань сая 500 болоод явчихдаг ч юм уу тий. Нэг хувьцааны үнэ маань сая 500 болсон. Тэгээд ингээд магадгүй жилийн цэвэр ашиг машиг өгөөж мөгөөж янз бүрийн юмнууд ингээд тооцогдоод ирэхээр магадгүй нөгөөд маань 2 сая болдог ч юм уу тий. Салбарууд нэгдээд эхэллээ гэхэд үнцийн үнэлгээнүүд нь өсөөд тэр чинээгээрээ л одоо худалдаа авах чаа итгээд болон худалдаж байгаа итгээд хоорондоо л үнэ хашаа тохироод ирнэ гэсэн үг. Үнэ тохирсныг хин нэгэн хажуу хөндлөнгийн нөхөр баталгаажуулах хэрэгтэй юу? Худалдаалах гэрийг хийгээл өөрсдөө нотротоор баталгаажуулна. Тэгэл үнцаасны хадгаламжийн төв дээр гэрийг авч өгөөл нэрээ солиулаад явчихна. Тэр үнэн тэдэд тогтсон шүү гэдэг нь хаал одоо чинь хөрөнгөний бирж ч юм хаана газар үнэн ингэж бичиж үлдэх үү гэж. Одоогоор яг тэр үнцаасны төлбөрсөн хадгаламжийн төв дээр байгаа хүрээнд бол бах харагдахгүй гэсэн. Тэр хоёр итгэдийн гэрээгээр л гурван жишээ тэр хоёрын үнийг мэдж болчиход болохгүй байх нь шүү дээ. Чадахгүй гэсэн. Тий. Тэгээд дараагийн нэг алхам бол ийм байгаа. Заавал IPO хөрөнгөний бирж дээр гарах биш. Одоо сая үнцаасны зах зээлийн тухай хуульд энэ жил өөрчлөлт орсон байгаа. 2024 онд өөрчлөлт орсон байгаа. Тэн дээр яаж нэг хаалттай хувьцат компани хувьцааг хөрөнгөний биржээр дамжуулан мэргэжлийн хөрөнгө оруулагч нарт худалдаалж болно гэсэн ийм одоо тийм юу байгаа. 2024 онд одоо үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ороод хөрөнгөний бирж дээр бол хаалттай хувьцат компани хувьцааг арилжаалж болно гэдэг заалт орсон юм. Тэгэхээр бол яах вэ гэхээр одоо нөгөөтг чинь IPO хийх шаардлагагүй IPO хийхгүйгээр IPO-гийн өмнөх үе байх нь шүү дээ. Одоо хэлбэлээ зүгээр төлбөрсөн хадгаламжийн төв дээр бүртгэлтэй хаалттай хувьцат компани байна. Дараагийн алхам бол хөрөнгөний биржид бүртгэлтэй хаалттай хувьцат компани болох юм. Тэгэхээр тэн дээр бол илүү нөгөө мэрэгжлийнхэнд одоо гэж байгаа. Мэргэжлийн хөрөнгө оруулагч нарт гээд хөлн заасан. Тэрний яаж яах гэхээр одоогийн байгаа дүрм журмын хүрээнд бол сарын орлого нь 10 саяас дээш 500 саяас дээш хөрөнгөтэй ч гэдэг юм. Ийм өмнөнийг бол мэргэжлийн хөрөнгө оруулагч гэж үзэж байгаа. Эсвэл мэргэжлийн хөрөнгө оруулалтын компаниуд байна. Тэдгээр нөхдүүдэд бол биржээр дамжуулаад нөгөө хүн маань хувьцаагаа зарж борлуулж болно. Тэгээд ирэхээр бирж дээр харин уул мөргөлдөн. Одоо хэдэн өргөөр зарж ийн ингэж ийн авж ийн яг тэр чинь одоо ингээд нөгөө бирж дээр ингээд харагдаж шүү дээ. Тийм. Хаалттай хувьцат компани самбар гэдэг тусдаа самбар байх байх л та. Тэгэд одоо яг нэг хөрөнгөний бирж дээр нөгөөд нь харагдаад хүн болгон тэн дээрээс бол захиалга өгөөд ингээд явж иж болохоор ийм хууль эрх зүйн орчин бол бүрдсэн байгаа. Тэгэхээр хэдүүлээ үе шаттайгаар ингээд явж идэл хаалттай хувьцат компани хөрөнгөний биржээр арилжуулах дүрм журмын янз бүрийн асуудлууд ингээд батлагтаад явах баг. Тэгэх юм бол сая харин хэдүүлээ хөрөнгө оруулагч маань дуртай үедээ зарж авах боломж нь бол тэндээс. Маань би хизээ мөнгө буцааж авч гарах юм бэ гэд мэрсэр хүмүүс бас асууж байгаа. Хамгийн ойр хугацаанд. Яг үнэ одоо тэд нар маань одоо чөлөөтэй арилжаалах. Тэгэхээр талбар бол эхний боломж нь
бид тэр 3 сарын дотор нөгөө нэг юун дээр үн цаасны төлөв хангамжийг бүртгүүлчихнэ дээ. Тэрний дараа зарж болох нь байна. Тийм. Нэгдүгээр боломж нь. Хоёрдугаар боломж нь нөгөө энэ үн цаасны зах зээлийн шинэ хуулиар нэмэлт өөрчлөлтөөр хаалттай компани хувьцаа зарах одоо тэр 3 самбарын одоо журам дүрм нь батлагдаад алж яана хийсэн тохиолдолд бид нар тийшээ бүртгүүлээд хэзээгээр эхлэх бол төлөвлөд байгаа юм. За тэрийг бол сайн мэдэхгүй. Ер нь бол энэ жилдээ ер нь болчихлоо гэж найдаж байгаа. 2025 онд тий. За энэ ондоо багтаагаад одоо чи хаалттай компани хувьцаа зардаг энэ журам нь батлагдчихгонгууд шууд хөрөнгөний бийжтэй 3 дугаар самбар дээр манай хувьцааг та бүхэн зааж чадах нь. Яагаад вэ гэхээр өнөөдөр над руу яг тэ нэг хүн 1 сая төгрөг авъя гэдэг хүмүүс аюу харьцаас гадна таны түрүүн хэлсэн мэрэгжлийн хөрөнгө оруулалт бас аюу хандж байгаа. Банк санхүүгийн байгууллага гин эсвэл бүр хөрөнгө оруулалтын компаниуд л гин өөрсдөө одоо венчур сангууд энэ тэгээд өөрсдөө хэлсэн байна шүү дээ. Хөрөнгө оруулалт хийдэг компани байгаамаа танахыг юу яах байна. Зарим бүр ингэж чи наа 666 бүр болчих. Би бүгдийг болчих. Би бүгдийг гаргачих. Тэр ч гэсэн нэг хүн байна тий. Шууд 15% 25% бид нар хийчихье. Бид нар ийм хөрөнгө оруулалтын компани байгаа юм тэгээд хүмүүс санаж байна. Тэр би үгүй би болохоор зөвхөн ингээд community group яг энэ одоо юу гэдэг салбартаа дуртай тий яг энэ махны мангасуудтай зөрүүлж хийж байгаа учраас энэ олон хүмүүс надад хэрэгтэй байна. Яг л би энэ холыг харж байгаа учраас надад нэг юм одоо юу гэдэг баг болох тий. Дээрээс нь шууд ингээд одоо юу гэдэг хөрөнгөний биржтэй хувьцаа зардаг болон пиргээд хамаг хувьцаа юм зараад нэг хувьцааг мань дампинг гэж ярьдаг штэ. Үнийн унгадаг ч юм уу яадаг ч мэдэхгүй тий. Нэр ширийг мэдэхгүй юм чинь. Тиймдэг чи бүлөө ирээдүйд бас ээжлээс тэр хүмүүсээ чинь. За юу зэн би ихтэй 666-аас авчи. Тэрний дараа та нартай ажил бизнес. Дараагийн шатнд та нартай. Яг л би энэ 666 хүний оруулах юм бол хүчтэй болчихсон. Тий. Арим болчихно. Тэгвэл би одоо ганцаараа штэ тий. Аримтай уулсын дараа бол та нартай хэн надтай үцэх юм бэ? Би 666 манаас нэгсэн юм байна гээд айхаа болчихгоо. Дээрээс та мэдtiin салбарын экспертүүд мэрэгжил тань шиг маш олон төрлийн мэрэгжлийн хүмүүс байгаа шүү дээ манай групп дотор тий. Энэ 666 дотор ч маш олон төрлийн мэрэгжлийн хүмүүс байгаа байхгүй. Тэд нар чинь тэдний мэдлэг оюунаар миний мэдлэг оюун чи тэлж эхэлнэ. Яг үнэ. Тэгэхээр би 666 толгойтой хүн надтай ер нь хэн тэгж намайг яаж дийлж чадах вэ гэж үзье тий. Саналуудын би нөгөө групп дотроо бичиж за манайхын ийм санал байна юу гэж бодож ийн гээд бас арай олон толгой бодохоор бас арай зүг бодох болов гэж бодоод байгаа юм. Зүг. Ер нь тий. Ер нь бол хувьцаат компани давуу талуудын нэг нь энэ үдий. Хуучин бол одоо стартап ч вэ нүү, ХГК ч вэ нүү нэг л захирлын мэдлэг оюун одоо тэр боловсруулалтаар нь явж байгаа. Тий. Мэдрэмжээр нь явж байгаа. Одоо хувьцаат компаниуд яаж яах нэхэр төлөөлөл удирдах зүйлгээд тэнд бол яг жинхэнэ 7-оос 9 хүнтэй ийм экспертүүд бүгдээрээ одоо салбарын экспертүүд тэгээд чиглэлдээ мэрэгцсэн хүмүүс яаж яах нэхэр ой маша наа чин үнсаасны зах зээлийн талаас бол ийм байд. Хууль эрхцэн хувьд ийм байд. Эдийн засгийн хувьд ийм байд тий. Чамд одоо ингээд тал талаас маш үнэтэй зөвлөгөөнүүд орж ирэх нь шүү дээ. Бусад үед бол чи одоо хуулийн зөвлөгөө гэх юм бол хуулийн ферм тандаад төлбөртэй үйлчлэг аваад ингээд явна гэж. Гэтэл тэр маань бол төлөөлөл удирдах зүйл бол өөрийнхөө хөрөнгөний төлөө ажиллаж байгаа хүмүүс учраас ямар нэгэн юм байхгүй. Дуртай одоо давуу тал нь би LED мэдрийг хэлсэн. Нэгдүгээр та одоо тантай ярилцаа сууж байна. За. Энэ бол миний одоо энэ салбарт 15 дээш илүү жил ингээд салбарын мэрэгжилтэй надад ингээд санхүүгийн зөвлөгөөг бүтэн ингээд өгөө сууж байна. Тэ миний одоо юу гэдэг ирээдүйн Багдад жилийг ингээд надад зураад өглөө штэ. Ирээдүйн миний амьдралын ирэх нэг жилийг те. Нэг хоёрдугаар бид нар ингээд хоёр айлын газар ингээд яг төв зам дээр авцсан. Эндээ чи нэг юм махны цэгтэй. Тэн дээр би юу дэлгүүр юм ресторан те. Тэгээ альталтай юм гоё гарден одоо террас те. Тэгээд үйлдвэргээд энэ чинь том төлөлт тиймэр байгаа байхгүй. Тэгэхээр энийг хүртэл би өмнөх бичлэг дээр за энэ байшин явлаа, энд нь ийм баримаар байна гэдээ ярьжсэн чинь манай юун дотор яг тэнгэр шиг мэрэгсэн хүн байна. 666 алидэ ороод ирсэн. Машаа би энэ төлөлтийн хүн байна. Тусгай зөвшөөрлөлтөд одоо юу гэдэг төлж идэх компани хүмүүстэй хамтран ажилладаг. Эдэртэйгээ ярилцаад танаа юу гэдэг чинь төлөлтөд чинь хилцэж өгье. Вау. Тий. Одоо юу гэдэг үн ханшин их л хямдхан тий баг одоо юу гэдэг юуныхаа чөртгөр юм тий. Тэр чинь би зүгээр цацаалын ханшаар хийсэн бол баларна шүү дээ. Тийм ажил хийж хүч хөрөхгүй шүү дээ. Тэгэл хар ухаанаар өөрөө зураад ингэ явна шүү дээ. Тэгсэн чинь ингээд мэрэгжлийн компани одоо тэнд ажиллаа хийгээд байж байгаа. Төлөв мөнгө нь гайгүй л гэдэг.
Тэ. Яг өнөөдөр хэлсэн юм аа. Ямар ч гэсэн зах зээлийн ханшаас баг 80-90% хямдхан л байх. За. Тийм төсөөлөл байгаа. Хэмжлэнгэрээ даваад л юм би амар мэдрээд хэлсэн байгаа. Зөв. Тийм юм байна. За одоо жишээ нь юу яацаа? Ингээд нэг сарын 31-нд болоо би хаагаа дотроос 600 бүдүүлчлээ. Гэрээгээ байгуулчлаа. Үний бүтэд өглөө тий. Энэ одоо чинь процесс өмнө яагаад хийгддэггүй байсан? Энэ одоо ийм амархан, ийм хууль дүрм тодорхой байсан бол өмнө компанид яагаад ингэдэггүй байсан? Ер нь бол энэ зохицуултыг одоо манай бизнес эрхлэгч төдийлэн сайн мэдэхгүй байна. За. Ер нь бол бизнес эрхлэн гэдэг компани байгууллаа, банкнаас зээл авлаа, хөрөнгө оруулалтынхаа зээлийг авлаа. Ингэж л яваад байгаа. За. Эргэлтийн хөрөнгийн зээл авлаа. Тийм шүү дээ. Ерөөсөө ингэж хамтын санхүүжилт, за энэ хаалта цад компани, стратеги хөрөнгө оруулагч нар гэсэн ийм ойлголтууд манай бизнес эрхлэгчдийн дунд мэдээлэл бага байна. Тийм учраас бол яг энэ чиглэл рүү ингэж явсан тохиолдлууд маш цөөхөн. Цөөхөн байна. Тийм. Тэгэхээр бол бас байгаа. Тийм. Ер нь бол за жишээ дурдах гэхээр одоо бас яг ингээд яг өнөөдрийн байдлаар хэлж болох хэсгийг мэдэхгүй байна. Тэгээд магадгүй зарим нь бол бизнесийн нууц янз бүрийн юмнууд байж магадгүй. Тэгэхээр ер нь бол яг шууд орны зарлаад ингээд ахнасаа ингээд ил тод хилээд явцсан компани бол байхгүй тийм. Ер нь бол найзуудаараа нийлээл байгуулсан тэрийг алт авцад компани хэлбэрээр явцсан нэмэлт одоо хөрөнгө оруулагчнуудаа бол тэр компани дээр бүртгэж явж байгаа. Одоо нөгөө үндэс цаасны төлөвлөсөн хадгаламжийн төв дээр бүртгэхийн нэг давуу тал юм бол бас нөгөө дөрөмд ингээд одоо жишээ нь ХКК бол улсын бүртгэлтэй байгаа шүү дээ. Тэгэнгუთ нэг хувьцаа эзэмш нэмэгдлээ гэхэд би дөрмөнд өөрчлөлт орно. Тэгэл улсын бүртгэл дахиад хэд хоног бүртгүүлнэ ингээд төвөгтэй байдаг тийм. Халт авцад компани гэхээр зүгээр л тэр шинээр нэмэгдэж байгаа хүмүүсээ мэдээллүүдийн өгөөл холбогдох хүчээр хамт мэдээллийн өгөөл болоо. Тэгснээрээ бол тэнд бол бүртгэл нь хийгдээд яваад байна гэсэн. Тэгээ нөгөө хүний дансанд нь хувьцаанд байршаал ингээд явчихдаг. Тэрүүгээр маш давуу тал. Одоо чинь хоёр биевиндээ надаас хамааралгүй хоорондоо яриад ирээ чинь хувьцаагаа биевиндээ зарах гэдэг шүү дээ. Тэгэхээр би тэнд алтан бичиг бичиж өгч төлөв үнцаасны төлөрсөн юм төвд хандаж тэр хоёрын хувьцааг солилцоолох ер нь хийх үү тийм. Тэгэхээр тэр хоёр нөхөрт би тэгж үйлчлэлээр юм чи шилдэл авахгүй юу гэдэг байхгүй. Тэн дээр бол авахгүй. Энэ бол 600-аа тэгээд ивэл надад аюу завхуутай дарамттай би одоо ажил завгүй ах шиг хүмүүсийг бас ингээд явж явах юм уу. Энэ бол яг нөгөө хувьцаа эзэмшигчтэй үйлчлэл үзүүлэх л одоо тэр үүрэгч юм байгаа юм да тийм. Ингээд хувьцаа эзэмшигч чинь компани ийдсэн байгаа тийм. Юу вэ? Одоо чинь лимит тавтай шүү. Улиралт одоо чинь тийм байна. Нэг удаа шинэ жилд нэг удаа бодлон борлуулах хэрэгтэй гэдэг ч юм уу. Тэгвэл за яг тэгж одоо нэг хувьцаа эзэмшигчийн эрхийг бол хязгаарлахад төвөгтэй. Тийм. Тэгэхээр одоо хэдүүлээ бол яг нөгөө нэг хувьцаа эзэмшигчтэй хурлаа юм шүү дээ. Хурал дээр хэдүүлээ яг нэг журмаараа шийдэж болох юм биш үү? Хурлаараа одоо толгомын дөрмөд өхөрнө гэсэн үг байхгүй юу? Тэгээд тэрийгэ дөрмөндөө хойлоо. Окей. За бүгдээрээ окей 666-уулаа зөвшөөрчөөл окей. За тэгвэл ингэ. За нэг 600 би одоо тэр үнцаас арилын төв рүү очиод аль манай энэ хоёр гэдэг үйл тий яг нэг дараавтлал нь бичгийн дараавтлаа тэгээд за тэрийг бас яамаар юм бэ бодолцох хэрэгтэй юм байна энэ чинь тий тэр болгон ингээл улсын байгууллагад алтан бичиг өгүүлсэн авах нөгөө нэг улсын бүртгэл гэсэн манайхыг бүрт авсан сүултээ бүр лай болсон цаасны хадгаламжийн төвдөө тэгээд нөгөө мангасч байсан өдөр дорог 10 хүн солиж гэдэг боловсон юм болол яах нөгөө ч нөгөө эрэлт их байвал хүмүүс ч бас гинт нэг жоох их хүнээр зарчиг гэж явдаг үү. Яг тэгвэл энэ чинь нэг цаана орж чадахгүй 200 гаруй мянган гүр төлөх гэдэг нь шүү дээ. Тэд чинь нэгээр цех нэгдэл 100 ингээд гой бүтээгдэхүүн гараад ирэл очиод нэг террас дээр нэг шавлаг идэ сууж байхдаа тийм бодно шүү дээ. Гоё юм хоцорч чи энийг авмаар байна гэдэг. Гэсэн чи тэнд нэг нөхөр бас зарчиг хатсан яг уу гайгүй нь хийжүүл яг арчил та гэдэг. Гэтэ яг бид нар нөгөө бирж дээр холбогдох дүрм журам нь хурдхан шиг гараад ингээд бирж дээр халт авсад компаниуд ингээд явах юм бол энэ асуудал чинь байхгүй л гэсэн үг. Тэгэхээр бол тэн дээр бол ямар нэгэн тэр бичиг сачиг ихгүйгээр арилжаа нь бол шууд яваад байна гэсэн. Халтай хувьцаат компани хувьцаа эзэмшигч өөрийнхөө хувьцааг хөрөнгөний биржээр зарж болно гэдэг чинь бол асар том даваа тал те. Энэ Монголд бол гайхамшигтай том шинжилгээ болж байгаа юм шүү. Тий. 24 онд яг энэ нэг томоох хэдэн өөрчлөлтүүд орж ирж байгаа. Тэрний ерөөсөө нэг нь амар том өөрчлөлт. Би бол анхудаа сонсч байна шүү дээ. Тийм. Тэгэхээр бол энэ маань бол яг энэ компаниудын хөрөнгө оруулалт татах, хөрөнгөний зах зээлийн итвэх, иргэдийн одоо хувьцаа эзэмших,
хөрөнгө оруулалт хийх энэ үйл ажиллагаанууд бол нэлээд том шат агсан ажиллагаа болов гэж байна. Агсан юм болох юм тий. Дээрэс нь энэ хаалтай үедээ одоо хөрөнгөний мэржийн 3 самбар дээр арилждаг босно нь нээлттэй болоход ямар нэгэн сад авчруулах вэ? Давуу тал үүснэ. Харин ч одоо харин тэр чинь нөгөө төлөөлөл удирдах зөвлөлтөө цайзамжтын хурлаа хийдэг ноглошгийн журамтай за тэгээд биржийн тодорхой хэмжээний үүргүүдийг гэрээний үүргүүдийг биелүүлдэг болцсон. Аудит ордог болцсон. Тайлангаа гаргадаг болцсон. Ийм болж яах гэдэг чинь нээлттэй хувьцаат компани болоход бэлэн болцсон байна гэсэн. Хөрөнгөний бирж хаалта хувьцаат компанийг бүртгээд ингээ арилжуулж байна. Бас нэг зорилго нь зүгээр тэр хаалтаар нь байлгаад байх гэдэг шүү. Энэ компаниудын засаглалыг сайжруулад арилжааг нэвтгчүүлээд тэгээд үйл ажиллагаанд хилээд ашиг орлого нэмэгдээд хөрөнгөний биржийн шалгуур шаардлагыг хангаад ирсэн үед нь одоо 1 2 3 дугаар англи гэж байна. Тэрний аль ангиллын шалгуур хангаад ирсэн тэр үед нь дээшээгээ нээлттэй хувьцаат компани энэ рүүгээ оруулна гэсэн. Тэгэхээр энэ маань бол нээлттэй хувьцаат компанийнхаа суурь бэлтгэлийг бид нар хангаад явж байна л гэсэн. Нээлттэй хувьцаат компани өнөөдөр чинь би болыг л одоо юу гэдэг ярьж штэ. Бод тэмдэглэл дээр болыг гэж шийдэхээс хойших нээлттэй болохын хугацаа хэдийн хэмжээний хугацаа ордог. За нээлттэй хувьцаат компанийн хувьд бол энэ ч олон нийтэд хувьцаагаа арилжаалах чинь тий чөлөөтэй явах чинь. Тэгэхээр тэн дээр бол санхүүгийн тайлбар багада хэдэн жил гарах хэрэгтэй. Аудит, үнэлгээ, хуулийн дүгнэлтүүд орж ирнэ. Үнцаасны танилцуулга бэлтгэгдэнэ. За яг хөө тэн дээр бол одоо англи янз бүр байдаг. 3 ангиллийнхаа аль ангиллалд нь одоо орохоос шалтгаалаад 1-р ангилд бол 3 жил, 2-р ангилд 2 жил, 3-р ангилд 1 жил ч гэдэг юм уу тий. Ийм шалгуур байгаа. Тэгэхээр аль шалгуур, аль ангилд орох гэж байна гэдгээс хамаарат нөгөө шалгууруудыг биелүүлэх ажиллагаа. Гэхдээ хугацааны үед бол бас нэлээд хугацаа. Тэгээд гол нь за ингээд үнцаасны танил одоо холбогдох нөгөө хөндлөнгийн шинжээчнэрээр дүгнүүлээд андреастраа танилцуулга бичүүлээд ингээд бирждээ бүртгүүлчих болно. Хамгийн гол шалгуур юу гэхээр хөрөнгө оруулагч нар байдаг. Хөрөнгө оруулагч нар энэ төсөл хэрэгжихгүй юу гэдгийг эцсийн дүнгийн чинь тэр нөхдүүд тавина гэсэн. Би энэ компани юунд нь итгэж хөрөнгө оруулах юм бэ гэдгийг чинь л тэр одоо хөрөнгө оруулагч нар шийддэг. Тэгэхээр ингээд хэдий богино хугацаанд инглэж гисэн цаашаа нээлттэй арилжаасан ажлын 5 хоног захиалга авлаа тэр хугацаанд л тэр хөрөнгө оруулагч нар захиалга өгч хугацаа гэж авахгүй бол тэр IPO гаргалт ч юм бол амжилтгүй болох магадaltaй байдаг. Одоо чинь тэр англи цонгод гэдэг чинь үнийн дүнгийн нийт хэмжээнээс болж байгаа шүү дээ тий. Тэр чинь 10-20 тэрбум компанийн хэмжээс л болж байгаа. 3 дугаар ангилал дээр ч байсан 10 тэрбум босгож болно, 1-р ангилал дээр байсан ч 10-ыг босгож болно. Гол нь танай компани чинь ямар одоо дуршлагатай хэдэн жил ажилласан, ямар ашиг орлоготой, ямар борлуулалттай юм. Тэгээд эн чинь өөрөө тэр аль ангилалд орох вэ гэдгийг чинь шийдэж байгаа. Одоо манай компани бол одоо нэг юм шинэ тутам байгуулж стартап байна шүү дээ. Хэдүүлээ бол 2 3 дугаар ангил руу бол орж чадахгүй нь шүү дээ. Тэгээ 3 дугаар ангил дээр л орж ирэх нь гэсэн үг. 3 дугаар ангил дээр хаалттай байгаагаа нээлттэй болгоно гэсэн үг шүү дээ тий. Одоо бол 1 2 3 дугаар ангил чинь гурлаа нээлттэй хувьцаат компаниуд байгаа. Одоо хөрөнгөний биржээс дүрм журмаар шинжилээд тэр хаалттай хувьцаат компани ангиллыг ямар одоо ангиллал дээр гаргаж ирэх нь бол мэдэхгүй байна. Гэхдээ тэн дээр бол яг мэрэгжлийн зориулсан нэг ангиллал орж ирнэ гэсэн үг. Тэгэхээр энэ ангиллал нь бол 3 гэж явах юм уу 4 гэж явах юм бол мэдэхгүй байна. Тэгэхээр бол тэр ангиллаасаа 3 руу гарах, 2 руу гарах ингээл одоо бид нар хэр сайн ажиллана, хэр хэмжээний борлуулалт ашигтай ажиллаж чадна, хэр үйл ажиллагаагаа хэлж чадна тэр чинээгээр л ангиллал нь өсөө явна гэсэн үг байхгүй. Бас их түгээмэл ирсэн асуулт. Одоо манай энэ 666 одоо магсууд чинь өөрсдийгөө одоо юу гэдэг жижиг хүзээ эзэмшигч гэж нэрлэх нь зөв үү? Зөв шүү дээ. Тэгэхээр жижиг хүзээ эзэмшигчдийн эрх ашигыг хэрхэн зөв хамгаалж явах хэрэгтэй юм бэ? Юу нь ягаад жижиг хүзээ эзэмшигчдийн эрх ашиг зөрчигдөөд идэг? Зөрчигдөөд идэг учраас нөхдүүд асууад байгаа юм шүү. Бидний эрх ашиг яаж хамгаалах юм бэ? Тийм. Тийм ер нь бол одоо яг уу бид нар одоо зах зээлийн нийгэм шилжээд 35 жил болж байна тий. 91 оноос хойш гэж тоолоод яцгаая. За 34 Монголын хөрөнгөний бирж байгуулагдаад 34 жил сая ингэ болсон. Тэгэхээр тэр хугацаанд бол ер нь бол энэ
хөрөнгөтөн байж үзээгүй байх нь шүү дээ бид нар ч одоо. Тэр хөрөнгөний бирж дээр гарч ирсэн хувьцаанууд маань бол яг нөгөө цэнгэл засвараар өнгөө харагдчихсан. Хүмүүс яг тэр одоо өөрсдийн мөнгөөр худалдаж аваагүй учраас тэндээ эзэмшигч байх тэр ойлголт нь харьцангуй сул байсан. Нэг талаасаа бол хөрөнгөний засварын талаар мэдлэг мэдээлэл байхгүй байсан, нөгөө талаасаа яг үнэгүй өгсөн юм маань бол тэр хүмүүсийн амьдралд бол яг ингээд нэг юм нөлөө үзүүлэх нь бага байсан учраас эргэж тойроод хүү хай гээд миний өмч хөрөнгө гэдэг ойлголт бага байсан учраас том эзэмшигчнэр нь бол их хэмжээгээр төвлөрүүлээд үйл ажиллагаагаа ингээд өөрсдийн мэдлэр ингээд яваад олон жил болсон байна. Одоо хууль эрхцэн хувьд бол энэ бүх зүйлүүд тодорхой хэмжээнд засагтаа явж байна. Тэгэхээр одоо жижиг хувьцаа эзэмшигчнэр одоо ялангуяа одоо сүүлийн үе шинээр IPO-ж байгаа компаниудын жижиг хувьцаа эзэмшигчнэрт бол ийм асуудал төдийлөн одоо байхгүй байгаа. Тэгэхээр энэ дээр бол санхүүгийн цэцэл хорооч гэсэн төвтэй арга хэмжээнүүд аваад хуучин одоо тэр нөгөө жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хороодог компаниудыг шүүхдэг өгөөд шүүхтэр ялгаад ингээд явж байгаа. Юу хэлж байгаа? Үгэл хэрэгжүүлээ юм уу? Одоо ногдол ашиглах хэрэгжүүлээ юм уу? Юу нь хэлж байгаа? Тий. Ер нь бол ийм байгаа. Одоо нөгөө компани ашигтай ажиллах тусам хувьцаа эзэмшигчнэрт үр өгөөжтэй байна тий. Тэгэхээр том хувьцаа эзэмшигчнэр яаж юм гэхээр компаниг ашигтай ажиллагааг одоо баг гаргах тий. Өөрсдөө тэр нөгөө нэг үйл ажиллагааны зардалт нь их хэмжээний одоо өөрсдийн одоо юуг оруулаад тэндээс ашиг нь өртгөж идэв юм уу? Эсвэл одоо ихтлгүүр гээд компанийн хувьд бол одоо номин одоо нэг 60% эзэмшиж байгаа. Тэгэхээр тэдгэрүүд маань болохоор өөрсдийн хамааралтай компани маш хямдхан үнээр одоо метр квадратын түрээслээ явдаг ч юм уу тийм. Ингээд өөрсдөө болохоор цаашаага өндөр үнээр түрээслээ явдаг ч юм уу. Яг ингээд нэг тийм компани шууд ашигтай ашиг сонирхол зөрчилтэй илдүүлсэн хэлцлүүд оролцсон байдаг. Ер нь бол тийм маягаар жижиг хувьцаа эзэмшигч одоо нэг компаниг ашигтай ажиллагааг нь л бууруулад байгаа. Тэгээд ашигтай ажиллагаагүй байна гэдэг чинь жижиг хувьцаа эзэмшигчд ногдол ашиг ирэхгүй. Тэр чинээгээрээ ашиггүй ажиллаад байгаа компани одоо хувьцааны үн ханшинч өсдөггүй ч юм уу те. Ингээд ундаг ч юм уу. Ингээд ийм байдлаар жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хөндөгдөд идэг. Тэгэхээр ийм ойлголт бол сүүлийн шинэ гарсан компаниуд дээр байхгүй байна. За ингээ бид нар бол нэг групп дотроо бас нэг дууцтай болох хүмүүсийн хаалт өөр дотроо саналыг бол авъя. Дууцтай болох ажлуудыг одоо юу гэдэг нь эхлэе. Хичнээн хүн сонирхолтой байна те. Тэгээд дууцын нарийн бичиг гэж бас нэг хүн дэмлээ. Тэгээд ажлуудыг хий. За мэдээж хин таны байгаа учраас юу яа санал болгоё. Таныг бас одоо юу гэдэг нь бас дууцд байх юм уу? Дууц зөвлөхөөр эсвэл ядч байх юм уу те. Яг энэ тань шиг энэ хөрөнгөний зах зээлийн салбарын мэдлэг зүйтэй, илүү мэдлэг зүйтэй манай групп байна. Бас асууя. Илүү гарсан хүн байвал бас тэнд санал тавья. Гараагүй бол одоо юу гэдэг те. Таны санал тавья. Босод хүмүүс маань дэмжих нь үү те. Гих мэдлэнгээр өөр бас одоо юу гэдэг нь яг энэ салбарын экспертүүдийг оруулж ирээд экспертүүдийг юу вэ нөө дууцд орох сонирхолтой хэлжтэй хүн байна те. Асуугаад дууцаар авах ажлаа хийгээд дараа талд нь гэрээгээ байгуулад бүртгүүлэх ажиллаа хийлээ. Цаасны төлөвлөсөн хэмжээнд бүртгүүлээд дараа нь санхүүгийн төсвөл зохицуулахаар бүртгүүлээд ийм ажлыг бол эхний үйлрэл одоо энэ эхний гэжтэй 25 оны 1-2 дугаар үйлрэлд багтааж хийх төлөх нь л. Тэгээд цаашаа тэр одоо юу гэдэг энэ хугацаанд тэр шинэ хаалттай хувьцаа компаниг бирж дээр хувьцааг зарах боломжнийх нь хуулийн батлагдсан журам нь одоо хүлэгдэж байгаа. Журам батлагдчихвал 2 дугаар үйлрэлээс одоо үеийн баталтууд за 3 дахь үйлдэл багтвал тийм гарах ийм ажлыг хийх юм байна. Миний хувьд бол яг энэ саналыг хүлээж авахд бол маш таатай байх болно. За ер нь бол компанийг хаалт хувьцат компани болгох цаашгаа ингээд одоо үйл ажиллагааг нийтгчүүлэх тодорхой хэмжээний засаглалтай байх. Тэгээд дараагийн шатнд нөгөө хаалт хувьцат компани хөрөнгөний бирж бүртгүүлэх нээлттэй хувьцат компани болох энэ бүх үйл ажиллагаанд бол тодорхой дуршлагтай хүний хувьд бол ингээд оролцоод ингээд хамтраад явхад бол маш дуртай байна. Яагаад гэхээр энэ өөрөө миний бүр ингээд сонирхоод дурлж байгаа тийм брэнд байгаад байгаа. Тийм учраас бол яг энэ шиг ингээд оролцоод бол маш таатай байх болно. Дэлхийн шилдэг энэ хувьцааны зах зээлээс ашиг олдог хүмүүсийн дуршлагууд гэж явсан чинь нэг дуршлагын жишээ нь зөвхөн өөрийнхөө дуртай юм авдаг гинэ. Яг үнэ. Яг бол би дуртай юм чинь над чи зөндөө хүн байгаа. Тэгэхээр тэр олон дуртай юм чинь тэр компаниас дампуурдаг. Миний байр хэрэгэлдэг юм энэ байж л байгаа бол тэр компани байж лээдэг гэдэг тийм шин
одоо юу гэдэг алжааны арга барил гэх юм. Тэр юу гэдэг туршлага гэх юм уу? Гүг тэр шинжилгээ хийж байгаа тэр туршлага юм да. Хар практик ухаан юм одоо. Ер нь арилжааны л аргачлал юм уу? Одоо ингээд сүүлийн аргачлал бол ерөөсөө тийм шүү дээ. Та хөргөчөө онгоолгууд үзье. Тэнд юу вэ? Тэнд юу вэ? Тэрэнд хөрөнгө оруулах. Та одоо тэрийг хэрэгжилж байгаа бол тэнд дахиад 10,000 хэрэгжилж байгаа тий. Хөргөчөнд нь байгаа. Тэгэхээр тэр урлуулалт сайт байна. Одоо хөргөчөө онгоолгоход өндөг байж гин тий. Хөргөчөө онгоолгодоо одоо сүүл хараг байж гин. Одоо юу байж гин? Мах байж гин. Мах нь одоо мангасын мах байж гин. Тэгээ махгүйгээр монголхон амьдрахгүй. Тэгэхээр бол эднэртэй хөрөнгө оруулалт хийх нь бол илүү үр дүнтэй өгөөж өндөртэй байх болно л гэдгийг л хөрөнгө оруулагч санал хэлж байгаа. За баярлалаа. За 1 сарын 31-ээс өмнө одоо юу гэдэг нэмэгдэж очих хүмүүсээ тэр авах нь байна. За 31-ээс хойш бол одоо юу гэдэг элитийн ороод ирсэн хүмүүстэн дотроо нэмэгдүүлэх замаар энэ 666 дуусах ажил бас хийх нь байна. Цаашаа бол яг би бол одоо бодлолтод борлуулахгүй. Манай авсан хүмүүсээс дамжуулж авах ажил хийвэл хүмүүс. Яг зарим хүмүүс гэдэг 1 сарын 31-ээс амжихгүй нэ яах вэ гэдэг хүмүүс битсэн. Би юу ч хариулж мэдэхгүй. Тэг яг би одоо багийн хүн ингээд энэ ойлгосноор хичээл заагаа. За явуулсан нэг хариултуудтай болчлаа тий. Ойлголоо. Хөрөнгөний зах зээл дээр бас ингээд манай группийн ч гэсэн бас ойлголт авсан байгаа тийм. Мэдээлэл авсан гэж үзэж байна. Манайх бүгд баг нэг ийм компани байгаа л бодгоохоо. Чанартай бүтээгдэхүүн санаачлага адил байх юм бол болно шүү дээ тий. Ер нь тэнийг entrepreneur гэж яриад байдаг шүү дээ. Америкийн entrepreneur босгосон гэдэг шүү дээ. Нэг юм сайн санаатай, сайн төсөлтэй хүмүүс Америкт боссон гэдэг тий. Тэгээ тэрийг нь сайн хөнгө өршнө дэмжсэн гэдэг. Одоо яг тийм экосистем бол Монголд бүрдэж байгаа юм шүү дээ. Хөлөглөө өрчтэй тий. Тий. Тэгэхээр хэдүүлээгийн яг энэ зорьсон юу бол бас ингээд за дэлхийд биш юм а гэхэд Монголда үлгэр жишээж болох үс юм төсөл байх юм болов уу гэж би харж байна. Хардч тийм нэг болоод. Тэгээд энэ үйл ажиллагаанд оролцож байгаад бол хувь хүний үед бол маш талархалтай. Зарим хүн гэж үгүй маш хааштай байна. Баядлаж алах тий. Зүгээр л энд нэг хэсэг байх хэвээр гэдгээд мэдчихээн. Тэгэл болоо гэл. Бас тэгж байгаа. Тэгэл бүх хүмүүсийнхээ нэрээр орно гээл тэгээд. Зөв. Их нэр хүүхдүүд бүгднийх нэрээр гэл. Тэгэл баярлаа гэл. Брэнд хийж байгаа юм шин шүү дээ тий. Зүгээр нэг юм тэр нөгөө яг нэг цэхийн хувьд бол байршлын хувьд гэсэн надад айгүй таалагдаад байгаа хуцлангийн зам дээр. Тэгээд нэг хажуудаа нэг хөөрхөн гардентай тий. Тэнд ингээ сайхан янз янз байгаа шүү дээ. Мах зах шорлон морлогоо шарж идчихээл цаашаа орой хоолоо тэнд идчихээл цаашаа ингээд явах уу тий. Эсвэл тэгээд бэлдүүж авчаад төсөн дээр очиод өөрөө шараад идчихсэн. Тэгэхээр бол өөр юм байна ч гэж. Тэр бол маш юм гоё бизнес санаа аваад. Тийм учраас бол тий. Тэгээд тэрний чинь борлуулалтыг би ингэж одоо энэ мангасын өрнүүдийн маань түүх хийдэг тэндээс хангана гэсэн. Энэ цэг маань олон болохын ирээр тэндээс бол худалдаа авалтан улам тогтмолчиж улам борлуулалт нэмэгдээд яваад байна гэж харж байна. Тэгэхээр энэ нь бол үйл ажиллагаа ингээд тасралтгүй өргөжүүлэлт хийх боломжтой. Тэнд хийсэн юм энэ бас нэрийн зэгүүдээр зарж явах юм. Чин заавал стран нүнээр биш зүгээр шууд савлаад аваа явчих шүү дээ тий. Тэр үед ч гэсэн ингээд юу тийм бас борлуулалтын нэг зэгүүд болж хувирах юм. За баярлалаа. Амжилттай. За баярлалаа. Группийнхэнтэй амжилт хүсье. Баярлалаа Мансуудаа. Тэгээд яг ингээд процессын талаар ингээд тухай үед нь бас мэдээлэл өгөө явуулна. За нөгөө нэгдсэн төлөлтөө. Энэ бол зөвхөн хөрөнгө оруулалттай холбоотой ингээд ойрын 2 улирлын за бүр ингээд нээлттэй хүртэл ойрын нэг жил хасаас 2 жилийн ерөнхий төр зориг та бүхэнд харагдсан байх. За үйлдвэрлэлийн хэсэг, цехийн хэсэг, за байшин барилгын хэсэг, төлөвлөлтийн хэсгүүд ингээд бас дахиад ийм яриануд явагдана. Тэгээд саналаа бас хэлж байгаарай. Санал болгоныг уншаад тэмдэглээд дараа нь би хариулж чадахгүй бол мэргэжлийн хүнтэй уулзч байгаа тэр тал дээр сайн зөвлөгөө аваад хариулахаар нөгөө хүмүүсийнхээ оролцоог дэмжиж те санал болгоныг тусгаж мэдээж одоо юу эрүүл зүй санал болгоно те. Тэгвэл одоо юу гэдэг ёс зүй хийх хэмжээнд нийцэхгүй элдв балаа самтыг бол хийцэхгүй байх. Заримдаа мэдээж олон хүн дотор янз бүрийн юм байна. Ингэсэн хүн тгсэнгүүгээд одоо олон юм ярина те. Одоо юу гэдэг зарим хүн маях ч нэг өөртөө мал аж ахуй те. Тэндээ энэ жилийн 2 хүр гаргачмаа гэдэг. Тэснэ тэрийг шууд намаа бодолж авах гэж шахдаг те. Нөө нөхөр нь одоо юу гэдэг бидний заагцсан стандарт килограммд нийцэх ч юм уу те. Ам чинт нь яг бидний хүсэж байгаа зорж байгаа юм нийцэх ч юм уу ч юм мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр нэг өөрсдийнхөө юмыг авахгүй дэмжихгүй байгаа юм шиг тий. Дэмжихгүй болохоор би гинт хэрэгтэн ч байсан ч болчдаг ч юм уу тий. Хэмжлэнгээр ийм хөө маргаан бас үүсэхгүй гэж бас имэж байгаа юм. Тэгэхээр энийг хэдүүлээ ингээд 4 журам дараа сайн шингээж оруулаад
та бүгд ирэх ашиг басна дээр зүг шингээж өгнө. Тэгвэл одоо юу гэдэг те би одоо юуны чинь шүү дээ. Тий. Брендийн нэр хүн дундгах тийм эрсдэл бий байгаа шүү дээ тий. Тэгэхээр л одоо нэг ах хүү айд махаваад очиж ийн хэд хази хаана ялсан ч мэдгүй булгаан ч юм өөргөн ч юм мэдгүй нэг ах нэг хөцөөний чи мангасан байна зүгээр бараг үүдэн чи очиж ийн энэ хоёр шарваага аваадах гэвэл хэцүү шүү дээ. Имжлэнгээр ийм хүн яг та юу ч гарч магадгүй. Тийм хүн юмуудыг бас нөгөө журмаараа зохицуулаад явчихна. Дараа дараагийн мэдээлэлд юу явна. Баярлалаа баяртай. За баяртай.